Монголын хамтаа суралцгаа Facebook пэйжтэй маань өргөж хамт байдаг та бүхэнд маш их баярлалаа. Тэгэхээр энэ удаагийн хичээлээр дамжуулаад бид солонгос хэл соёлыг сонирхон судалж байгаа хүн бүрт тодорхой хэмжээгээр хэрэг болдог Хангил 2010 программыг хэрхэн татаж авах суулгах видеожил та бүхэнд хүргэж байна. Тэгэхээр та энэхүү постын доор байгаа Хангил программыг татаж авах гэсэн энэ линкээр нь ороод ингээд орно шүү дээ. Download гэдэг дээр нь дарангууд таны downloads дотор чинь Хангил 2010 гэдэг ингээд суучих татагдчих байгаа. Тэгэхээр та энэний ийшиг ороод install гэдэг дээр нь дараад за install-ыг бүгд уншуулъя. Install-ыг дараад за түмний хам тэгээд энэ дээр бол бүтээгдэхүүний код гэж байгаа serial number гэж бичсэн байгаа. Энийг копидж аваад та саяны хэсэг дээр тавих байгаа. Тэгээд жигм солилцъя гэдэг дээр дараарай. За одоо ингээд сууж гэлсэн байна. За ингээд програм суусан байна. Тэгэхээр сольжон гэдэг дээр дараад за энийг хаачих. За энэ дээр окей гэдэг даръя. За бүгд програм уншиж үзье. За энэ дэвшүүд Хангил. Тэгэхээр Хангил програм дотор маань бас Hancom Dictionary гэж байдаг. Энэ нь л за өдөр хараарай. Када. Ингээд тухайн үгийг одоо солонгос үгийг солонгосоор тайлбарлах Google сошиал гэж ярьдаг шүү дээ. Тэр чинь тийм бас програм байдаг байгаа. Тэгээ үргэлжлүүлээд бүгд хамтаараа. Тэгээ энэ мань Hancom Office Word гэсэн. За одоо энийг бүдэрээ нээд үзье. За энэ дээр ингээд за ингээд биччихлээ. Гэтэл мэдээж хэрэг зарим компьютерт Хангил байхгүй шүү дээ. Тэгвэл Хангил дээр байгаа файлыг яаж Office дээр нээж болох вэ гэвэл тарны ирэм рүү Чожаагийн гэдэг дээр дараад доор нь энэ өргөтгөлийн өөрчилдөг Word мөнсөө гэсэн дээр дараад за бүгд хамтдаа дэлгэсэн дээрээ за документ дотор бүгд хамтдаа хадгалж үзье. За энийг хэлээрээ Office гэдэг хадгалчих үлээ. За бүгд энийг хаагаад үндсэн файл руу яваад очие. Документ. За түрүүн дөнгө сая хадгалдаг Office гэсэн маань энэ биш үү дээ. Тэгэхээр Office дээр ингээд онгоцдог байгаа. Тэгэхээр энэ мэтлэнгээр Хангил програмыг ашиглаж болох юм аа. Тэгээ манай пэйж хуудсыг маань үзэж ба сонирхож бидрэлээ хамт байдаг та бүхэнд маш их баярлалаа.